Монгол Улсын ерөнхийлөгч Чухнагийн хөрөлцгөө урилгаар Япон улсын цог жохлонд эзэн хаан Нарухито эрхэмдээд хатан Масако нар 7 дугаар сарын 6-наас 13-ны өдрүүдэд Монгол улсад төрийн айлчлал хийнэ. Айлчлал нь Япон улсын цог жохлонд эзэн хаан Нарухито эрхэмдээд хатан Масако нарын манай улсад хийж байгаа анхны төрийн айлчлал юм а. Айлчлалын хүрээнд Монгол Улсын ерөнхийлөгч хөрөлс өг Япон улсын цог жохлонд эзэн хаан Нарухито нар албан ёсны уулзалт хийж найрсаг харилцаа ард иргэдийн найрамдлал хөрлөлийг гүнзгийрүүлэн хөгжүүлэх талаар ярилцсана. Япон улсын цог жохлонд эзэн хаан Нарухито болон эрхэмдээд хатан Масако нар үндэсний их баяр наадмын нээлт болон бусад ёслолын ажиллагаанд хүндэт зочдын хуваар оролцсноо. Энэхүү төрийн айлчлал нь ардчлалын нийтлэг үнд зүйлс бүхий Монгол улс Япон улсын их тайван хөгжил цэцгэлтийн төлөөх тусгай стратегийн түншлэлийг гүнзгийрүүлж хүн төвтэй харилцаа хамтын ажиллагааг бэхжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулах түүхэн ач холбогдолтой. Япон улсын цог жохлонд эзэн хаан Нарухито угсаа залгамжлагч Хун Тайжийн хуваар 2007 онд Монгол улс Япон улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ойн хүрээнд манай улсад албан ёсны айлчлал хийж байсан юм а.